Дэлхий дээр Монгол бүхэн болон Соргог бүхэн гэсэн хоёр зүйлийн бүхэн байдаг. Үүнээс Монгол бүхэн нь зөвхөн Монгол оронд байдаг дэлхийд нэн ховор амьтан юм. Монгол бүхэнгийн тоо толгой 2014 онд 14 мянгад хүрч байсан бол 2018 оны 12 дугаар сарын байдлаар 3800 хүрэхгүй үлджээ. Дэлхийд ганцхан Монгол бүхэнгөө хамгаалцгаая. Монгол бүхэн хамгаалах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монголын ирээдүй болсон залуучуудтай хамтран дэлхийд ганцхан Монгол бүхэнгөө хамгаалцгаая уриан дор олон улсын марафонд нэгдэн гүйж байна. Оюутан бид өнөөдөр хүсэл зорилгоор нэгдэж Монгол бүхэнгийн төлөө гүйж байна. Дэлхийд 3800 хүн үлдээд байгаа энэ нэг ховор амьтныг хамгаалах ажилд одоо л нэгдэхгүй бол оройд ч мэднэ. Хэрвээ энэ Монгол бүхэн уствал энэ нэг ховор амьтныг дэлхийн өөр хаанаас ч олж харах боломжгүй. Зөвхөн аман яриа болгон одоо яргал бидэнд үлдээд байна шүү дээ. Залуус би шийдвэр гаргачдыг Монгол бүхэн хамгаалалд анхаарлаа хандуулаасаа гэж уриалж байна. Бүгдээрээ нэгдэж Монгол бүхнийг аварцгаая. Сүүлийн 2 жилд богомолын мялцсан өвчин, хууль бус агнуур, бэлчээр идэж тижээлийн хомсдлын улмаас Монгол бүхэн олноороо хорогдож байна. Монгол бүхэнгээ цааш аварч хамгаалж үлдэхийн тулд байгаль орчны хамтран хамтарч тусгай хамгаалалтын газар нутгийг шинээр байгуулах зөвхөн Монгол бүхэн зориулсан. Мөн Монгол бүхэн хуучин эзэмшил нутагт нь сэргээ нутагшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Дэлхийд нэн ховордож байгаа Монгол бүхэнг хамгаалахад олон нийт ялангуяа төр засгийн оролцоо маш чухал болоод байна.